Залгшилтэй өнөөдрийн онцлогчтойгоо бид энэ цаг мөчид ярилцахад бэлэн болсон байна. Өнөөдрийн онцлогчноор Монгол Улсын их сургуулийн социологийн оюутан Хишиг төгс студид маань хүрэлцэн ирээд байгаа юм аа. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд үзэгчтэй бас өдрийн мэнд хүргэе. За хоёулаа энэ Монгол Улсын их сургуулийн дугуй танхим зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын хүүхдийн эрхийн чухал сэдвүүд оюутны эрдэм шинжилгээний баг хурал болж байгаа. Энэ талаар хоёулаа мэдлэлийг бас үзэгчтэй хэлээд өгнө. Энэ чухам ямар сэдвүүдээр ямар учиртай энэ баг хурал болж байна. Энэ талаар мэдээлэл хоёулаа хэлье. За. Энэ хурлыг сар гарны өмнө бол хүүхдийн эвэх сангаас зохион байгуулж нийт Монгол улс орон даяар зарласан. За хүүхдийн эвэх сан гэдэг байгууллага бол хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээ, хаврын хурдан морь уяач одоо ундаг хүүхдүүдийн бас эрхийн зөрчилтэй асуудалч гэдэг юм уу ийм үндэсний хэмжээнд судалгаа хийгээд тэгээд нийгмийн бодлого хамгааллын одоо зөвлөгөөнүүдийг гаргаж идэг ийм том байгууллага байна. За энэ байгууллага тэгээд энэ оюутнууд ялангуяа энэ оюутан нас гэдэг бол яг хүүхэд наснаас яг ажилтнууд гарах нас хоёрын дундын учраас тэр хүүхдийн эрхийн зөрчилтэйж гэдэг юм уу асуудалтай байгаа тэр зүйлүүдийг сайн мэдэрч ойлгодог гэдэг утгаар ингээд орон даяар тийм судалгааны одоо эзэм шинжилгээний хурлыг зарлаад эндээс бол шилдэг илтгэлүүд, шилдэг судалгааны материалууд шалгаж өнөөдөр одоо Монгол Улсын их сургуулийн дугуй танхимд бол одоо яг одоо л илтгэлээ тавьж байгаа. За чиний хувьд болохоор энэ одоо олон улсын байгууллагад ямар байдлаар оролцож байгаа вэ? За би социологийн ангийн суралцагч учраас социологийн талаас нь хүүхдийн эрхийн байдлыг авч үзэж байгаа. Миний судалгааны сэдэв бол эцэг эхийн хүүхдээ үл хайхардаг тэр байдлыг нь таслан зогсоох шинэлэг арга зам гэсэн зүйлсийг бол архины жишээн дээр авч үзсэн. Тийм судалгаа хийсэн байгаа. Бас сонирхолтой юм байна тий. Хоёулаа яг яагаад чухам энэ сэдвийг сонгох болсон? Энэ талаар бас яриа үргэлжлүүлье. За. Юун түрүүнд бол социологийн чиг үүрэг бол нуугдмал зүйлсийг ил гаргах гэж идэг. За тэр утгаараа би бол тийм ямар далд, ямар нуугдмал тийм хүчирхийллийн ч гэдэг юм үл хайхарлын ч гэдэг юм ямар нэг хор хөнөөлтэй зүйл байна гэдгийг гаргаж ирж байгаа. Ингээд бол нэг Монголын нийт юм тохиолдож байгаа үзэгдлүүдийн нэг төлөөлөл болгож кейс судалгаа, за ингээд социологийн аргаар судалгаа хийгээд энд бол ямар асуудал байгаа гэхээр эцэг их нь хүүхдээ орой алгын одоо юу гэдэг пив ахуулахаар гаргадаг ч гэдэг юм уу ямар нэг архины зүйлсийн авчруулахаар мөнгө өгж гаргадаг. За энийг бол би үл хайхрал гэж үзээд байгаа юм. За яг тэгэхээр баруунч гэдэг юм уу хөгжингөө орнуудад өнөөдөр яаж байгаа гэвэл хүүхэдтэй үйлээд ээжэвэл нөгөө утсаа өгөхийг бол үл хайхрал гэж тооцдог. Тийм. Хүүхдээ тийм үү ингээд хас шанд харьцахын оронд утсаа өгөө дугаалгачих штэ YouTube тавиад ч юм уу. Гэтэл Монголд өнөөдөр эсэргээр энэ энгийн л үзэгдэл мэд. Тийм бараг л ч одоо хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан болох юм уу хайшин. Хүүхдээ саадуулж байгаа хэлбэр байна тий. Гэтэл энэ чинь үл хайхрал гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ мэд ийм үндэс төвшиннөөс жоохон наашлаад тийм үү архины зүйлсийн жишээн дээр бол аваад хүүхдийг ийм арх тамхинд гаргадаг ийм одоо хандлагууд эцэг эхийн ухамсарууд бол үл хайхрал мөн цаашлаад хувь үний болоод нийгэмд хор хөнөөлтөй үзэгдэл мөн гэдгийг бол гаргаж ирсэн байгаа. Чиний энэ илтгэл сэдвүүд дээр ямар кейсүүд орж ирж байна? Бас сонирхолтой байгаа л үзэгчд тийм ээ. Тийм за ямар ч байсан судлаач хүн гэдэг бол судалгааны одоо тэр судалгааны респондент гэж байгаа оролцогч гэдэг юм уу. Мэдээж тэр хүнийг бол ёс зүйн үедээ баримталж бол төлөөлүүлэх хэрэгтэй байж идэг. За тэр утгаараа би бол 12 настай охтыг одоо нэг кейс авч байгаа юм л та. Тэг. За тэгэнгүүт энэ судалгаанд болохоор ингээд аав ээж нэг гинтийн явдал болоход ч юм уу эсвэл онцгой үйл явдал болохоор ингээд ариг тамхиг юу ариг сохтуулах зүйлсийг хэрэгэлдэг. Харин зуршмал маягаар хэрэгэлдэг юм байна. Орой алгаа. За тэгэнгүүт охиноо ингээд дэлгүүр гаргадаг,
тэг хүүхдээ ингэж дэлгүүрээд. Гэтэл энэ нь хүүхдийн сэтгэл зүйн болоод үл хайхрах тийм хүч хэрхэл юм уу? Яг тэгэхээр сэтгэл зүйн хүч хэрхэл чи өөрөө бусад бүх хүч хэрхээлийн хэлбэрүүдээс хамгийн эмзэг нь байгаа. Жишээлбэл бие махбодын хүч хэрхэл үлдэхэд шууд сэтгэл зүйн хүч хэрхэл болчдөг. Тийм. Бэлгийн хүч хэрхэл үлдэхэд завтгаад л шууд сэтгэл зүйн хүч хэрхэлд орчдөг. Тийм. Тэгэхээр сэтгэл зүйн хүч хэрхэл чинь бүр хамгийн эмзэг нь учраас бидний хамгийн ингэж анхаарч чаддгүй зүйл чинь хамгийн анхаарах хэрэгтэй асуудал байгаа байхгүй. За энийг бол би одоо жижигтэй цэцлэгийн онолуудаараа тайлбарлая л да. Тийм судалгаанд бол авч үзсэн. Жишээ нь хотын социологийн онол гэж байгаа юм. За үүгээр яаж байгаа гэхээр за зөвхөн тэр эцэг гэхээс гадна дэлгүүрийн хөдөлгөгч тэгвэл ягаад 21 нас хүрээгүй хүүхдэд арих тамхиг өгöd байгаа. Ялангуяа хотын захуудаар. Ягаад хууль төрөмс ихгүй вэ гэсэн тэр асуудал. За тэнгууд хотын социологчдын хэлж байгаагаар болохоор хот болвол нэн төрөнд тийм бие даахт харилцааг чухалчилж яадаг гэж байгаа байхгүй юу? Бие даадаг. Өөрөөр хэлбэл бусад хүний хөндлөнгийн амьдралд нэг оролцоод яах вэ гэсэн нэг ухамсар байдаг гэдэг юм. Хот болвол ийм маш их нэгтшсэн ийм орчин учраас тэнд ашиг олох таатай талбар бүрддэг. Ингээд ашиг олох нь бол нэн төрөнд байх хамгийн чухал одоо миний үрнэт зүйл болчихж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл морал биш, ёс суртахуун биш. Энэ хүүхэд одоо арих худалдаа авж ийн яандаа гэхээс илүү мөнгөний авч юмаа худалдаа авах нь хамгийн гол зүйл болчихсон. Тэгэхээр хотын социологчдын хэлээд байгаагаар хот бол соёлтойгоор үл хайхардаг хүмүүсийг бий болгоцсон гэж байгаа байхгүй юу? Соёлтойгоор үл хайх. Наа чи их гоё үг юм тийм ээ. Яг тэгэл хөдөөж гэдэг юм уу тийм үү? Нэг хүн юм өргөж явж байгаа жирэмсэн эмэгтэй явж ивэл бид нар очиад туслана. Өө али би. Хотод бол тэгээ явж ивэл бид нар соёлтойгоор үл хайхардаг байхгүй юу? Энэ хүний л асуудал. Тийм нэг тэнд одоо туслаад ингээд ах хэрэггүй. Баргалж нөгөө хүн гайх нь би өөрөө би болохгүй гэдэг үгнээс нь яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол хотын хүний ухамсар гэж одоо хотын социологчд хэлээд байгаа. За нөгөөтэйгөр би одоо тухайн хүүхдээс гэдэг юм уу асууж чи тэгвэл ээж аав чи ингээд арх аваад гэж хахад чи дэлгүүр гаргаж хахад дургүй байдаг юм уу гэсэн чинь дуртай байдаг бүр харин ч. Яагаад? Яагаад тэгэхээр ээж аав нэг мөнгө өгч пив гаргахтаа нэмээд 1000 төгрөг 500 төгрөг өгч. Тэгээ охин яг хөө нэг 2 пив авчихтаа нэг зайд мөгч юм уу модон чихэр авчин. Тийм баргалж л одоо аав ээж нь яахгүй пив уухгүй орой хононгод охин бараг аав ээжээс шаардсан намайг пивэнд гаргаач гэх. Яагаад гэвэл нэг зайд мөг хийж гээд байхгүй юу? Тэгэхээр ийм солилцооны механизмаар бид нэр энэ үл хайхрах байдлыг энгийн үзэгдэл мэт болгочихсон байж байгаа байхгүй юу? Одоо энэ эцэг эхчүүд хүүхдээ үл хайхарж байна гэдэг манай нөхцөлд бол одоо яг түрүү хэлсэнчлэн тийм ээ. Хүүхдээ саатуулах биш нөгөө эсрэгээр нь үл хайхарж байгаа утсаа өгж гинэ гэдэг чинь бол үл хайхарж байгаа асуудал. За мөн дээрэс нь одоо да ялангуяа эцэг эхчүүд нь гэр орондоо одоо архитан сахтуурах тохиолдол ер нь их илбэг байдаг. Энэ нь эргээд нөгөө хүүхдийн хүмүүжил тал дээрээ за тэгээд нэг үл хайхрах асуудал энийгээ дагаад үр дүн их хүүхдэд их сөргөөр нөлөөлдөг болов. Тийм. За тэрийг бол би бас л одоо социологчийнхаа хэлээ л да. Психо аналитик гэж энийг юу хэлээд байгаа юм. Хүүхдэд одоо нүдэнд харагдаж галт баригдахгүй тийм үр дагаврууд гарчиж байгаа байхгүй юу? Ялангуяа сэтгэл зүйн. Жишээ нь одоо хүүхэд яаж ингэнгүүт одоо тухайн судалгаанд ажиллагдсанаар аав ээж хоёр нь одоо пив уусныхаа дараа нэг жоохон маргалтыг л да түнжээ харадлаа. Тэгэхэд нөгөө хүүхэд өөдөө маш их бурууг авдаг гэж байгаа байхгүй юу? Жишээ нь би л аав ээжэд ингэж дэлгүүр гаш пив авчиж өгөөгүй байсан бол ингэхгүй л авах байсан. Хэвээ надаас л оллооч гэдэг юм уу? Энд чинь ингээд эргээд ямар нэгэн тийм нөгөө сэтгцийн эмгэг авах шинж болчихж байгаа. Жишээ нь одоо маш их хичээлтүүд явагдана. Тэгээ аав нь гадаагараад пив уусныхаа дараа нэг хөрчдөөгөө ч юм уу эсвэл танихгүй хүнтэй маргалтлаа. За тэгэнгүүт нөгөө охины найзууд нь харна тоглоомын талбай дээрээс. Нөгөө охин чинь тэгээ хичээд тэгээ ааваа битээлтэй гистэй орёоч гэдэг юм уу. Маш их хичнээн. Тийм. Шууд биеийн хүчээр хийлэл тэнд байхгүй ч гэсэн бид энэ сэтгэл санаануудын ийм айдсын, ийм хичээлтийн зүйлүүдийг бол хүчрхийлэл гэж авч үзэх цаг болсон байгаа. Тэгээ ялангуяа
хүний хүүхэд насны амьдрал маш чухал. Яг гэвэл хүн цаашид юу хэн болох, цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг чинь нөгөө хүүхэд насанд үзэж чадж туулсан, мэдрэмж авсан тэр зүйлүүдээс их бол балдаг. Тийм ер нь энийг бол социолог ялангуяа нийгэмшлийн онолоор их тайлбарладаг л да. Нийгэмшил насан туршид үргэлжилдэг гэсэн хүүхэд насны амьдрал миний цаашид байх тэр нөхцөл байдлыг маш их шийдэж яадаг. Ингээд хамгийн гол нь нөгөө нэг тэр авсан нөхцөл байдал тэр мэдрэмжүүд чинь нөгөө ухамсаргүй руу орчдөг гэдэг байхгүй юу? Миний одоо 70 тухайнч гэдэг юм уу янз бүрээр нэг орчуулад байгаа юм. Тийм. Ер нь ухамсаргүй руу хүчээс дарагдаад тэр нь хизээ нэг өдөр нэг ямар нэг муу хэлбэрээр хэлж болно. Жишээ нөгөө тийм орчинд өссөн хүүхэд ирээдүйн ир нөхрөө авахдаа нэг аав шээ үүлгээс дүр ажлыг хавдаг ч юм уу. Эсвэл бол нөхөр нь одоо өөрийнх нь тэр охин одоо 20-наас 30-наас хүрээ гэж бодъё л доо. Тэнгүүд нөхөр нь охиноо ингээд хүүхдээ ингээд дэлгүүр гаргаад пив аваад иргэвэл хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл би ийм амжилт тулсан. Одоо би сайн л байна. Тийм болж л байж тээ ч гэдэг юм уу. Чи барыг ээжийн амьдралыг туулах хэрэгтэй гэдэг. Тэр нэг юм чөтгөрийн тойрогт тосчих гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг чинь л халах гэж ийм эвдэрхий хүнийг юу н үгүй болгоно гэдэг тийм хүмүүнлэг зорилго болвол энэ судалгааны цаанаа яваад байгаа юм. За энэ хишиг төгссөн хувьд бол энэ удаад бол одоо энэ эцэг хүүхдээ үл хайхрах тийм ээ. Энэ сэдвийг барьж авч энэ олон улсын хуралд оролцож байгаа юм байна. Өмнө нь ер нь жоохон чи ер нь хичнээн одоо эрдэмчлэний байх хурал дээр илтгэл сэдв тавьж байв. За би энэ намархан болсондоо сая эрэл шийдлгээд Монгол Улсын их сургуулиас зохион байгуулдаг бас улсын хэмжээнд зохион байгуулсан Mobility гэдэг сургуулиудаас олон оюутнуудтай одоо өрсөлдөж нэгдүгээр байранд орсон. За тэр эрэл шийдлгээд сэдв маань бол юу орон нутаг дах хүмүүсийн хотын бус талбарын хүмүүсийн нийгмийн эрх, эрүүл мэндийн одоо асуудал, боловсролын хүсдэмжүү байдлыг одоо судалсан тийм зүйл байгаа. Яг гэвэл нөгөө бидний ууланд бол бахархал гэдэг хүн болгон ярьдаг штэ. Сайхан хөдөөнөтөг мал, нүүдэл, тийм нүүдлийн ухамсар яс заншилж гэдэг юм уу. Гэтэл яг энэ зүйлүүдийг чинь тээж явдаг хүмүүс бид нар яг өндөө өөрсдөө биш байгаа байхгүй юу? Харин хотын бус талбарынхан байгаа байхгүй юу? Яг ялангуяа хэлбэл малчиж гэдэг юм уу? Хөдөөний юм байна. Гэтэл тэр бидний бахархлыг тээгээд яваад байгаа тэр хүмүүсийг бид ямар эрүүл мэндийн эрсдэлтэй амьдрал тэнд үлдээч вэ гэсэн нэг тийм судалгаа хийсэн. Зөв. Социологийн чиглэлээр сурж байгаа юм байна. Одоо хэддүгээр курсын? Одоо 3 дугаар курсын оюутан байна те. Социолог гэхээр бас айгүй сонирхолтой санагдчихээн л да. Жохом одоо чи ирээдүйд одоо ямар чиглэлээр явж ийн, аль салбарыг сонгоод явна гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. За социолог мэрэгжил бол хамгийн эхлээд философиас олвол гаралтай. Гэхдээ философиогоо шүүмжилж гарч ирсэн салбар. Шинжлэх ухаан. Философи шүүмжилж гарч ирээд аливаа зүйлийг шинжлэх ухаанч байдлаас танин мэдье гэсэн нийгмийн маш том салбар бол социолог. За энэ социолог бол Монголд тийм сайн одоо нэг сайн хүмүүс мэдхгүй байгаа хөгжиж чадаагүй ийм мэрэгжил. Гэхдээ хамгийн чухал мэрэгжил байгаа. За энэ мэрэгжлийг бол салбарыг би Монголоор нь гаргаж ирнэ гэдгээр зорж байгаа. За үүний тулд нөгөө ямар салбаруудаар яг чиглэж явах вэ тий. За социолог бас өөрөө дотроо социолог гэдэг үг өөрөө ер нь нийгэм судлах гэсэн тийм цаад утгаар явж байгаа. Нийгмийн асуудлыг судлах, нийгмийг илүү сайжруулах тийм салбар тийм ээ. Тий. Тэнгүүд нийгмийг гэдэг чинь хүнийг, хүүхдийг, бүлгийг тийм нийгмийг тэр чигээд. Тэгэхээр социолог одоо өөрөөсөө ингээд олон салбаруудаар засалж байгаа юм л та. Боловсролын социолог, улс төрийн социолог, эдийн засгийн социолог, хот хөдөөгийн социологч гэдэг юм уу, шашны социологч гэдэг юм уу, гэр бүлийн энэ. За эндээс бол ер нь хүн наривчилж нэг зүйлийг авч үзэх хэрэгтэй. Гэхдээ бусад мэдлгүүдийг бас эзэмшсэн байх хэрэгтэй. Тийм. Ер нь бидний нөгөө EBS гэж сурдаг шүү дээ. Ерөнхий боловс. Яг тэрнтэй адилхан ерөнхий тэр мэдлэгийг хамгийн түрүүнд авах хэрэгтэй гэж байна. За тэрэн дээр бол би гэр бүл боловсрол, шашин, хот хөдөө
гэсэн сэдвүүдийг авчаа. Ер нь цаашид мэрэгших салбарууд нь бол энэ эдийн засгийн социологийн, улс төрийн социологийн гэсэн юм макро түвшний нийгмийн бодлого хамгааллын салбаруудыг бол сайн авч үзэх шаардлага гарч байгаа. Яагаад гэвэл өнөөдөр яг том социологчдын шүүмжилж байгаа нь юу вэ гэхээр яг өнөөдрийн энэ нийгэм болвол эдийн засаг гэсэн энэ салбар бол хамгийн нийгмийн салбарыг атгах ийм зүйл болж байгаа. Яагаад гэвэл эдийн засаг гэдэг тэр мөнгө яригддаг. Бас идеолог яригддаг. Тиймээс зөвхөн тэр мөнгөний тэр үзэл сурталчилын зүйлээс социолог буюу яг тэр социал хүрээнд нийгмийн ардан амьдарч байгаа тэр хүмүүсийн амьдрал ямар үед вэ гэдгийг гаргаж ирэх нь чухал байна. Тэгэхээр тэр салбараар их судалгаа хийн гэж одоо бэлддэг. За өөрөөр бол яг социологийн олон салбаруудыг ер нь бүгдийг судлаад тийм ээ. Тий одоо судлаад үзэл явж байгаа юм байна. За ер нь эх хичээл төгснө. За тэр хугацаанд бол ерөөхдөө за би ер нь энэ салбарыг тийм ээ сонгоод энэгээр дагнахын зүйтэй юм байна. Өөрөөр бол эдийн засгийн одоо тэр салбар нь арай бас нэг өөртөө чинь ойрхон байгаа тань. Эсвэл нөхөр нийгмийн хэрэгцээ нь тийм учраас тэр лугаа ингэж дагаж яваад байна. Бас тийм байна тий. Нөгөө эмч яадаг юм байл та. Хүнийг онцлоод хэрвээ онцлог бол эмчлэх арга байхгүй. Ямар юм өхөө мэдэхгүй. Онцлогоос дараа юм бичнэ. Тэг социологч бол яг эмчтэй адилхан нийгмийн эмч гэж байгаа байхгүй юу? Нийгмийг ингээ онцлдог. За онцлогны дараа одоо тэгвэл яах вэ гэдэг рүү явна. Тэрнээс ямар байгаагаа мэдэхгүй тэгээд ямар болох юм гэдгээ яриад байх биш. Зөв зөв. За түрүүн хоёлоо ярилцсанд орохоос өмнө ярьж сууж байхад би чамд ном бичсэн гэж сонсч байсан. Өөрөө чинь одоо хэдэн настай вэ? Одоо яг 20 настай. 20 настай ном бичсэн гэхээр бас их залуухан оюутан байна уу да? Тий. Би 19 дээрээ бичсэн. За. Гэтэ тийм нэг 2 жилийн хугацаанд бол бичсэн. Багш нараар болоод нэг урлаг судлаач, философч гээд Монголын интеллектуал гэх юм уу? Тийм сэхэтэн гэх хүмүүстэй ойр ажиллаж болол бичиж тийм соёнгийн гэрлийн ажлыг хийх гэж оролцсон. Тэр юуны чиглэл юм? Тийм цаашид ер нь нийгмийн энэ салбар бол нэг Монголд нэг тийм хэвлсэн ойлголтыг би үгүй болох гэж ярьсан байхгүй юу? Ямар хэвлсэн ойлголт вэ гэвэл одоо ингээд олон нийтийн санаа бодлын судалгаа явуулахад хүмүүстийг ялангуяа залуучууд гадаад л явмаар яаж гэдэг юм уу? Хамгийн нойгод нэг хүслэн. Гэтэл чи эн чинь өөрөө Монгол нийгэмд хөгжүүлсэн өнгөрсөн энэ төр гэсэн нэг тийм ойлголттой болчихоо да. Тэгвэл үгүй шүү. Тий хөгжиж болно шүү. Ийм байх шүү. Бас ингэж болох юм байна. Тий Монгол бол ийм гэрэлтэй ирээд байгаа хүн болгон яаж ингэж чих үү? Яаж соёнгийн гэрлийг авчрах уу? гэсэн тийм зорилгоор бичсэн байгаа юм. Тий социал аналитик гэсэн ном. Ер нь одоо чинь яг энэ чиглэлээр өмнө ном бичсэн ер нь залууд орох уу? Тийм би за манай мөсийн багш нар хэлж байгаагаар бол яг шинжлэх ухааны ном бичсэн хамгийн залуу байгаад байгаа юм. Анхны гэх юм уу? За яагаад гэвэл мэдгүй надаас өмнө за 18 таа 19 таа ном бичсэн хүмүүс бол байж байгаа. Гэхдээ ихэнх нь шүлгийн дэвтэрч байдаг юм уу? Тийм. Эсвэл одоо уран зохиолын ном байдаг юм уу? Тийм магадгүй. Яг ингээд нийгмийн онолуудыг ашигласан социологийн шинжлэх ухааны ашиглах гэж оролцсон юм бүтээлд бол залуу гэж тооцогдож байгаа. Зөв зөв. За хоёулаа одоо энэ эргээд энэ юу руу оръё? Эрдэнэ мэдлэгийн баг хурал руу оръё. За ийм илтгэлүүдийг одоо энэ эцэг их хүүхдээ үл хайхрах байдал гээд байгаа. Энэ дээр ер нь одоо жишээ нь эцэгхийн оролцоо жоох юм яг маш өндөр оролцоотой байдаг нь бол харагдаж байгаа. Ер нь альж нийгмээс тийм ээ. Хүүхдийг тэгвэл одоо яаж хүмүүжүүлэх нь хамгийн зөв юм бэ? Социологийн одоо чиний үзэж харж байгаа энэ судалгаанаас хараад. За социологийн дүрмийг баримталж одоо би ярих хэвээр. За тэр юу гэвэл социологчид бол яг 1% бол буруу хөгдөггүй юм. Яагаад гэвэл тэр 1% хүн буруудсан шалтгаан нь бусад хүчин зүйлээс шалтгаалтай байдаг. Улс төрийн ч гэдэг юм уу, нийгмийн ч гэдэг юм уу. Тэнгүүд тэр хувь хүний бэрхшээлүүд нийгмийн асуудал хоёрыг холбох тэр холбоо хамаарлыг нь олж харах чухал. За тэнгүүд одоо нэг зүйл хэлээ л та би. Бид нэр ингээл нэг сарнаа ингээл тордоод л атчлаад зөвхөн өөрийнхөө хүүхдийг ингээд ачлаад ижээ л да хайрлаад. За гэтэл ингээд
тэр тордож ардчилсан сарнаа маань нийгэмд ингээд шарилжин дунд гараад ирнэ. Бидний нөгөө нэг тордож ардчилсан сарнаа маань шарилжин доош одоо хагдрана. Тэгэхээр одоо яах вэ? Тэгэхээр нийгэм даяараа сарнааг бий болох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэхийн тулд харин яах вэ? Тэхийн тулд их үеийн онолчид бол ингэж андуурсан. Яг буруутсан гажуудсан нэг ийм нийгэмшил нь нийгмийнхаа бүтцээ гажуудуулдаг гэсэн баггүй юу? Гэтэл сүүл үгүй харин эсэргээрээ гажуудсан тэр бүтц нь тэр нийгэмшлээ гажуудуулдаг. Тийм хүн нийгмийг биш нийгэм нь хүнийг гажуудуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо би тэгэхээр яг яах вэ гэж нийгмийн бүтцээр нь бид өөрчлөхийн тулд яах вэ гэвэл энэ одоо бод цаас гэдэг зүйлийг бид би бол уриалж байгаа юм. Энэ бод цаас бол гадаад орнуудад хүүхдэд харуулахгүй тулд ийм арх пив хэрэгтэй, гудамжинд хэрэгтэй бод цаас хэрэгэлдэг. Монголд ийм соёлыг, ийм ёс суртахууны зочрлыг өгөх хэрэгтэй. Бод цаасыг нийгэм даяараа хүүхдэд харуулахгүй тулд одоо ингэж хөвшид сурвал нөгөө эцэг эхүүд хүүхдээ архинд шууд гаргах чадахгүй. Яг гэвэл нийгмийн тогтсон дүрмийн эсрэг үйлдэл гаргах тийм ёс суртахууны боломж байхгүй гэсэн. Тийм санаа зөв тийм учраас. За хоёулынх нь ярилцах цаг өндөрлсөн байна. За. Маш их баярлалаа. Ингээд өөрөд чинь бас сурлага өндөрлөлийн өндөр амжилтыг бас хүсье. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Додогчтой өнөөдрийнхөө онцлог зочноор бид Монгол Улсын их сургуулийн социологийн ангийн оюутан Хишиг Төгсийг үрж ярилцлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.